За сэргийгдэх эрчим хүчний төрлүүдийн нэг болох салхины эрчим хүчний тухай сэдв эхэлж байна. Эргэн тавтай морилно. За салхины эрчим хүчний төрөл хэрэглээнд улаан будаан салхин тэрэм, ус шахах зориулалттай тэрэм эдгээрүүд ордог. Улаан будаан салхин тэрэм зөвхөн улаан будаагт нутаглахад зориулагдсан бөгөөд одоо үүнийг хэрэглэгээ болж шинэ технологиудыг хэрэглэх болсон. Өөрөөр бол харагдах байдал нь тухайн газрыг сайхан өнгөлж гоёор харагдуулдаг байгаа. Ус шахах зориулалттай тэрэм нь хэрэглээний усыг бүнээс шахах зориулалттай гаргасан усаа усан санд хадгалдаг. За мөн түншлэнд бас өөр хэрэглээнүүдийг харах боломжтой. Цаасан шугуун технологи үүнийг хэрэглэснээр 20% шатхуун хэмнэлтийг хэмнэж байгаа гэсэн санаа. За энэхүү газрын зурган дээрээс Монгол оронд салхи аль хэсгээр ихээр зөнхөрж буйг харж болно. Чирнээлэн ягаан өнгө нь болохоор салхи хаагур илүү ихээр зөнхөлж байгааг харуулж байгаа. За Монгол орны 3 газар суурилагдсан салхин эрчим хүч байдаг. Эдгээрт 2013 онд 50 мегаваттын хүчин чадалтай салхитын станц Улаанбаатараас зүүн мөргөш 70 км. За 2017 онд суурилагдсан 50 мегаваттын цэцгийн салхины станц Өмнө Говьд байдаг. За 2018 онд суурилагдсан 55 мегаваттын хүчин чадалтай Сайн Шандын салхин парк Дорноговь аймгийн засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын хувь хэмжээг 2020 онд 20%-аар 2030 он гэхэд 30%-аар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Буддах салхин эрчим хүчний төрлүүдийн давуу тал нь болохоор сэргээгдэх эрчим хүчийг ашиглан нүүрс хүчлийн хийг бууруулах, эрчим хүчийг тухайн газар дээр нь үйлдвэрлэж эрчим хүчний дамжуулалтын алдагдлаас урьдчилан сэргийлэх. За эрчим хүчний хангамжийн байгууллагуудаас бага хамааралтай байх, жишээ нь үнэ, тарифын уналт, эрчим хүчний зардлыг хэмнэх, цэвэр ногоон цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, маркетингийн зориулалттай ногоон имиж бүрдүүлэх гэсэн давуу талууд. За энэ дээрээс болохоор илүү одоо нэгтэлж үзэх, шалгах гэсэн санааг харж болно. За хот дэх турбин буюу салхин сэнснүүд сэнсийг зөв байрлуулах нь маш чухал. Дээрх зурагнаас харж байгаачлан салхинд барилга байгууламжаас үүдэн нэг чиглэлд биш хувь салхи мэт одоо эргэлдэж байдаг. Тийм учраас байрлал эргэн тойронд их бусад барилгуудыг анхаарч үзэх хэрэгтэй гэсэн санаа. За барилга дээрх салхин сэнсийг авч үзэх. Хөдөө орон нутагт салхины хурдыг авч үзвэл барилгацсан хот орчмын салхины хурдаас ерөнхийдөө их байдаг. За дуу чимээ гарах. Сууцны дотор мэдрэгдэх дуу чимээний түвшин хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн дуу чимээний дээд хэмжээнээс доогуур байх ёстой. Удаан эргэдэг салхин сэнс нь ихэвчлэн дуу чимээ багтаа байдаг. За жижиргээ гэдэгтээ эргэлтийн давтамж нь байшингийн оршин суугчдад тавгүйтэл учруулж болзошгүй юм. Роторын далавчийн хэлбэр болон тоог анхаарч үзэх ёстой. Сүүдрийн анивчлах байдал нарны шууд тусгалын замд байх салхин сэнсний далавч эсвэл тусгалаас зайлсхийх хэрэгтэй. Энд болохоор ерөнхийдөө сэнсийг байрлуулахдаа олон талаас нь харж судлах хэрэгтэй гэсэн санааг харуулж байна. За энэ хүрээд сэдэв маань өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.